Дараагийн мэдээг танилцуулъя. Жил бүрийн 5 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагддаг ялалтын парадын хүрээ энэ жил хумигдж байгаа юм байна. Оросын холбооны улсын зүгээс энэхүү одоо ялалтын парадын үйл ажиллагааны хүрээг хумх басангой шалтгаанаа тайлбарлахдаа Украиныг болзошгүй террорист үйлдэл улмаас ийм одоо шийдвэр гарах болсон гэдгээ тайлбарлсан байна. За Украины террорист үйл ажиллагаа гэж тодорхойлогдсон эрсдлийн улмаас цэргийн техник хэрэгслийг парадад оруулахгүй гэж лав гарагт мэдэгдсэн байна. Оросуудын хувьд агуу эх орны дайн гэж нэрлэгддэг дэлхийн 2 дугаар дайн зөвлөлт холбоотоос нацист Германыг ясныг тэмдэглэж цэргийн жагсаалыг 5 дугаар сарын 9-нд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ одоо баяр нь бол Оросын холбооны улсын хувьд хамгийн чухал баярт үйл явдлуудын нэг болдог. Жагсаалын үеэр бол улам бүр тоон цөөрч байгаа. Ахмад дайчид одон медальтайгаа цугларч уран сайхны кино, баримтат кино болон дайны үеийн хөгжим ихшиглүүлж олон нийтийн хувьд бол баярлаж өнгөрөөдөг чухал баяр нь болдог. За энэ жил Батлан хамгаалах яам талбайгаар ямар ч цэргийн техник нэвтрүүлэхгүй гэж Мягмар гарагийн орой мэдэгдсэн байна. За одоогийн үйл ажиллагааны нөхцөл байдалтай холбогдуулан боловсролын зарим байгууллагуудын төлөөлөгчид цэргийн жагсаалд оролцохгүй мөн цэргийн хэрэгслийн цуваа жагсаалд оролцохгүй гэж хэлсэн байна. Кремлийн мэдгдснээр тусгай цэргийн ажиллагаанд оролцож байгаа цэргийн бүх салбар нэгжийн албан хаагчдын ажлыг дэлгэн харуулсан. За үүнд Оросын стратегийн пуужингийн хүчин, Оросын сансрын хүчин, Тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудын албан хаагчид багтана. Агарын цэргийн нисэх хүчин, нисж өнгөрнө. За талбайн төгсгөлд бол улсынхаа төрийн далбайг цагаан цэнхэр улаан өнгийг бол харуулж нисэх ийм үйл ажиллагаа болох юм байна. За өнгөрсөн жилийн хувьд бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин болон Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлс Сүх зэрэг дэлхийн 20 гаруй орны удирдагчид Москва цэргийн жагсаал үзэхээр ирсэн. За жагсаалын үеэр Украинд тулалдаж байсан цэргүүд болон бусад цэргийн албан хаагчид жагссан. За шин техник, нисэх онгоц зэрэг олон төрлийн зэвсгээ байрлуулж олон нийтэд танилцуулж байсан. За ерөнхийлөгч Путин тухайн үед жагсаалын үеэр Украины эсрэг хийсэн одоо бүрэн хэмжээнийхэн товтлогоог зөвтгөх зорилгоор нацист Германыг ялсан ялалтыг удаа дараа дурдж Киевийн дэглэмийг засгийн эрхээс зайлуулах шаардлагатай неонацистууд гэж тухайн үедээ дурдж байсан. Гэвч бол одоогийн байдлаар дайн 4 гаруй жилийн хугацаанд үргэлжилж байгаа ч гэсэн Оросын холбооны улсын хувьд зүүн Украинд удаан хугацаанд маш удаанаар бол давших үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Москвагийн хүчин бүх фронтоор урагшилж байгаа тухайн мэдээлэлээ олон нийтэд хүргэдэг. Батлан хамгаалахын яам Украины тосгодыг эзэлж байгаа гэсэн мэдээллийг олон нийтэд байнга давтамжтайгаар хүргэж байгаа. За хамгийн сүүлд гэхэд Мягмар гарагт 2 тосгоныг эзэлсэн байсан. За харин Америкийн нэгдсэн улсын хувьд бол энэхүү удаа асуудлыг зуучлагчаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ илэрхийлж хэд хэдэн удаагийн ихий яриа хэлцээрийг зохион байгуулсан ч амжилтанд хүрээгүй. За одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улсын хувьд ойрхон дорнд хүрэж байгаа дайн байлдааны үйл ажиллагаанд гол анхаарлаа төвлөрүүлээд байгаа учраас Украинтай холбоотой яриа хэлэлцээ зогсон байдалд ороод байгаа. За Москвагийн зүгээс бол тавьж байгаа гол шаардлага нь Донецк, Луганск мужаас бүрдэх Донбассыг бүхэл бүтэн бус нутгаар нь одоо өөрийн мэдэл шилжүүлэх. За түүний дотор одоогийн байдлаар эзлэгдээгүй хэсгүүдийг өөрийн болохыг эрмэлзэж байгаа. За мэдээж хэрэг Украин улсын хувьд бол өөрийн одоо мэдэлд байгаа одоо ч гэсэн эзлэгдээгүй байгаа газар нутгаа авч үлдэх за мөн Донбассын бус нутгийг бол Оросын холбооны улсад тэр чигээр нь тавьж өгөх сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн. За үүнээс болоод талууд инхий яриа хэлцээ хийх, за гал зогсох боломжгүй ийм байдалд хүрсэн юм. За одоо ч гэсэн дайн байлдааны үйл ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа.